Хуульч шууха төрийн дэглэмийн талаар танилцуулж байна. Төр нь нийгмийн зохион байгуулалтын тулгуур болж хүмүүсийн амьдрал, улс орнуудын замналыг тодорхойлдог. Төр гэж юу вэ гэсэн асуултад нэгдсэн тодорхойлолт байхгүй ч өргөн дэлгэр ашиглагддаг тодорхойлолт нь Германы социологч Макс Веберийн төр гэдэг нь зүуд нийцгүй залбитлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц. Түүнчлэн Оросын эрх зүйн онолын гол төлөөлөгч Алексеев төр гэсэн ойлголт хоёр үндсэн утгатай. Нэгдүгээрт төрөөс гэсэн улс төр, газар зүйн ойлголт, хоёрдугаарт төр засаг, засаглалын байгууллага гэсэн улс төрийн утга байна гэжээ. Түүхийн туршид автократаас ардчлал хүртэл төрийн янз бүрийн дэглэмүүд бий болсон бөгөөд тус бүр өөрийн гэсэн онцлог зарчим, бүтэц зохион байгуулалттай байдаг. Хүн төрөлхтөн хамтын хэрэгцээг хангах, дэг журмыг сахиулах, эрх мэдлийг хуваарлахын тулд төрийг зохион байгуулж ирсэн ба цаг хугацааны явцад хөгжижээ. Өнөөгийн ертөнцид оршин буй төрийн түгээмэл дэглэмийн талаар танилцуулъя. 1. Автократ. Автократ гэдэг нь өөрөө Куэрос эрх мэдэл гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд нэг хүн хязгааргүй эрх мэдлийг эзэмшдэг төрийн дэглэм юм. Автократ засаглагчид өв залгамжлалт, цэргийн хүч, эсвэл тоталитар хяналт зэрэг бусад аргаар засгийн эрхэнд гарч болно. Автократ засаглалын жишээнд хаант засаглал, дарангуйлал, авторитар дэглэм орно. Ийм тогтолцоонд хувь хүний эрх чөлөө хязгаарлагдаж төр дарангуйлдаг. 2. Ардчлал. Ардчлал нь дemos арт түмэн Куэрос эрх мэдэл гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд эрх мэдлийг арт түмний гарт шууд буюу сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан олгодог засаглалын хэлбэр юм. Ардчлал нь арт түмний бүрэн эрхт байдал, улс төрийн тэгш байдал, хувь хүний эрх чөлөөг хамгаалах зэрэг зарчмуудыг чухалчилдаг. Орчин үеийн олон үндэстний нэгэн адил төлөөллийн ардчлал нь иргэдийг төлөөлөн шийдвэр гаргахын тулд төлөөлөгчдийг сонгодог. Шууд ардчлал нь шийдвэр гаргах үйл явцад иргэдийг шууд оролцуулдаг. 3. Олигарх. Олигарх гэдэг нь ологос цөөхөн Куэрос эрх мэдэл гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд эрх мэдэл нь цөөн элит хэсэг хүмүүс эсвэл гэр бүлийн гарт төвлөрдөг төрийн тогтолцоог хэлдэг. Эдийн засгийн тэгш бус байдалтай, улс төр болон нийгмийн байр суурь нэгт холбоотой нийгэмд олигархууд ихэвчлэн үүсдэг. Эдгээр эрх баригч элитүүд улс төрийн үйл явц, бодлого боловсруулахад ноёрхлоо үргэлжлүүлж гол институт, нөөцийг хянаж чаддаг. 4. Теократ. Теократ гэдэг нь Вео бурхан Куэрос эрх мэдэл гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд нийлээд теократ буюу бурхнаар захирагдах, эсвэл бурхны эрх мэдлийн засаглал гэсэн утгатай. Шашны удирдагчид, шашны байгууллагууд улс төрийн эрх мэдлийг эзэмшиж, нийгмийн оюун санааны болон улс төрийг удирдан чиглүүлдэг дээд эрх мэдлийг эзэмшдэг төрийн дэглэмийг хэлнэ. Теократ дэглэмийн үед шашны хууль, сургаалын засаглалыг тодорхойлдог бөгөөд шашны зүтгэлтнүүд улс төрийн эрх мэдэлтэй байж болно. Теократ нь шашны зарчмуудын дагуу бодлогын шийдвэр гаргадаг хөнгөн хэлбэрээс эхлээд шашны удирдагчид нийгмийн бүх тал дээр үнэмлэхүй хяналт тавьдаг эрсдэс тохиолдол хүртэл янз бүр байж болно. 5. Бүгд найрамдах улс. Бүгд найрамдах улс гэдэг нь res publica нийтийн эсвэл төр гэсэн утгатай латин хэлнээс их үндэстэй бөгөөд нийлээд res publica нийтийн хэрэг буюу олон нийтийн хэрэг гэж орчуулагддаг. Эртний Ромд res publica нь төрийн хэрэг, нийтийн эрх ашгийг илэрхийлэх ба эрх мэдлийг нэг захирагч, хаант засаглалд төвлөрүүлэх бус ард түмэн эзэмшдэг төрийн дэглэм байсан. Манай эртний өмнөх 509 онд байгуулагдсан Ромын бүгд найрамдах улс нь иргэдийн эрх ашгийг төлөөлдөг консул, сенатор зэрэг сонгогдсон албан тушаалтнуудтай байв. Засаглалын хувьсал өөрчлөлтөөр бүгд найрамдах улс бол төрийг нийтийн асуудал гэж үздэг төрийн дэглэм бөгөөд сонгогдсон төлөөлөгчид нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлдөг. Бүгд найрамдах улсуудад ардчлал янз бүр байж болох ч хуульд эдлэх, үндсэн хуульд ёсны үзэл, засаглалын эрх мэдлийн хуваарлалтад анхаарал хандуулдаг. Төлөөлөл сонгогчдын өмнө хариуцлага хүлээдэг, үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг сонгогдсон төр, засгийн тэргүүнтэй байдаг. 6. Анарх. Анарх гэдэг нь ань байхгүй бакос захирагч, эсвэл эрх мэдэл гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд нийлээд анаркос захирагчгүй, эсвэл эрх мэдэлгүй гэж орчуулагддаг. Эртний грект анаркос гэсэн нэр томьёог албан ёсны засгийн газар, шаталсан эрх мэдэл дутмаг байсан нийгмийн байдлыг тодорхойлоход ашигладаг байв. Энэ нь хувь хүн, эсвэл олон нийт төвлөрсөн эрх мэдэл бүхий албан тушаалтны шаардлагагүйгээр өөрсдийгөө удирдах нөхцөлийг илэрхийлсэн. Цаг хугацаа өнгөрөхөд анарх гэдэг нэр томьёо нь шаталсан эрх мэдлийг халах, сайн дурын холбоод байгуулах, төвлөрсөн бус шийдвэр гаргах үйл явцыг дэмжих улс төрийн философи буюу үзэл сурталыг илэрхийлэх болсон. Төрийн олон янзын дэглэмүүд нь хүн төрөлхтний түүхэн явцад хөгжим, өнөөгийн ертөнцийг бүрдүүлсээр ирсэн засаглалын тогтолцооны баялаг бүтцийн зөвхөн агшин зуурын зураглал юм.
Автократ засаглалаас ардчлал хүртэлх төрийн дэглэм бүр өөр үнд зүйлс тэргүүлэх чиглэл нийгмийн алсын харааг тусгасан байдаг. Нийгэм хувьсан өөрчлөгдөж шин сорилтуудтай тулгарч байгаа тул үр дүнтэй шударга засаглалыг эрэлхийлэх нь нийгмийн гэрээний хүрээнд ирэх мэдл хувь хүний эрхийн талаарх маргааныг дагуулдаг. Төрийн янз бүрийн дэглэмийн давуу болон сул талуудыг ойлгосноор засаглалын нарийн төвөгтэй байдлыг илүү сайн удирдах, шударга ёс, эрх чөлөө, хүн төрөлхтөн, хүний нэр төрийг эрхэмлдэг нийгэм рүү тэмүүлж чадна. Цэрэн дулам тананаар төрийн дэглэмийн талаар танилцуулав. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хамтдаа хөгжицгөөе.